одоо Формула 1-ийн түүхэн заа юу яасан юм бэ? Яг төрсөн өдрөөрөө Grand Prix төрүүлж исэн 2 хүн байт юм байна. Нэг нь л одоо Джеймс Хант. 1976 оны одоо 8 сарын 29-нд Голландын Grand Prix оролдоод төрүүлж исэн юм байна. Тэр нь л одоо Раша кино байдсан шүү дээ. Джеймс Хант, Ники Лаудерын яг тэр үйлрэлтэн болсон үйл явдал юм байна. Дараагийн болохоор 95 онд Жан Алеси гэдэг нисгэгч 31-ээс төрсөдрөө Канадын Grand Prix яг төрсөдрөө төрүүлж исэн юм байна. Тэр нь болохоор тэр урлан дээр надад сонирхолтой юм хэмээл юу юм байл та. Шумахаар нэлээд төрүүлж явж байгаа. Тэгээ сүүлд нэг хурдны яцсан асуудлаас Пита удаа ихэд хошоо орцсон. Тэгээд энэ уралдаанд төрүүлэхдээ V12 мотортой машинаар төрүүлсэн сүүлийн төрөө юм байна. Одоо 3 дахь хүн болж болох нь шилээ Оскар Пиастри энэ жил Японы Grand Prix-гаар яг бүтсэн өдөр өөр ганц өдөр болж байгаа юм. 24 насны өдөр.